За та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан таны мэдхийн Одмондөр суугийн маань цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За ингээд нэвтрүүлгийн маань ан маань бид бүхэнд бэлтгэн өргөдгөө. Өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Traplio ажиллаж байгаа. За мөн Lenus Med компани ажиллаж байгаа. За өнөөдрийн сэдэв болохоор өнөөдрийн сэдэв бол фашизмыг үндэслэгч Музолини гэдэг хүн байгаа. За одоо Италийн хамгийн алдартай дарангуйлагч хүн байгаа. Дэлхийн одоо 2 дугаар дайны үед тэнхлэгийн 3 орн гэж нэрлэгдэж байгаа тийм Герман, Итали, Япон гэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр чин Итали болохоор дэлхийн 2 дугаар дайнд бас нэг юм хэсэг түүхүүд бас байгаа тийм. Тэгээ тэр үед л удирдахч шүү дээ. Зөв үү? Тийм. Одоо баг Италиг дайнлуу шахаж оруулсан гол удирдагч нь байгаад байгаа. За тэгээд манай үзэгчид сонсогчид Итали улсын талаар ерөнхийдөө мэдэх бах. Тэ одоо орчин үед маш их олон хүмүүс очиж исэн улс учраас нэг тэрнээс Италийн талаар ярихаас илүү Муссолини гарч ирэхээс өмнө Италид юу болж байсныг талаар ярив. Итали гэдэг улс ч одоо гоё бидний идэх дуртай спагетти, пицца зохиосон улсаас гадна фашизм гэдэг юмыг бас анх зохиосон улс байдаг байгаа. Бүр Итали чинь бүр цаашаа өгөх юм бол Ромын эзэнт гүрэнгээ. Тийм, Ромын эзэнт гүрэнгээ байгаа. За тэгээд Италийн улс бол одоо Европын бусад улсыг бодод харьцангуй одоо сүүлд буюу 1861 онд нэг төрийн дор нэгдэж эхэлсэн байдаг. Италиг нэгтгэх үйл явцад оролцсон Жюзеппе Гарибалди гэдэг хусгалч баатар байдаг. Тэгээд тэрний талаар цаг хугацааны аяллаа нэвтрүүлгээр ярьсныг манай сүүлч сонсогчд сонирхоод үзээрэй. Нэвтрүүлгийнх нь нэр нь бол 2 твийн баатар Италиг нэгтгсэн Гарибалди гэдэг байгаа. За Италиг нэгтгсэн энэ үйл явцыг Il Risorgimento гэж нэрлэгддэг. Тэгээд 1815 онд Наполеон ялагдсны дараа Вений бүгд хурлаар одоо хуучин хаадыг нь сэргээж эхэлж байгаа. Тэгээд энэ үед одоо Сардин, Пьемонте, Ломбард, Венец, Парм, Модена, Тоскан гэсэн мужийн улсын фанлагууд тэгээд Папын улс 2 Сицили фант улс зэрэг жижиг хэсгүүдээс бүрдсэн одоо тархаа байдалтай байсан байгаад байдаг. Тэгээд Италийн хойд хэсэг нь одоо ерөнхийдөө Австрийн эзэнт гүрний мэдэлд байгаад байсан байгаа байхгүй. Тэгэхээр маш олон жижигхэн өөр гүрнүүд байсан гэж хэлж болж байгаа. Тэгээд энэ үед бол одоо яг Европоор үндэсний ухамсар, үндэсний хөдөлгөөн гэдэг зүйл дэгдэжсэн. Тэгээд энэ бол яг сэхэтнүүд анх идэвхтэй оролцож ирсэн байгаад байдаг. Тэгээд зарим улсад одоо хувьсгал нь нэг ядуу ард тариачдаас анх эхэлдэг байсан бол Италид одоо хуульч, офицер, сэхэтэн одоо мэрэгд хүмүүс одоо үндэсний хувьсгалыг эхлэж байснараа онцлогтой байдаг. За тэгээд 1848 онд Европтой яаран гэдэг үндэсний хувьсгал давлгаалж явж исэн. Тэгээ энд бол ямар ч ялгаагүй Итали бас оролцсон байдаг. За тэгээд 1861 онд Сицили, 1866 онд Венец, тэгээ 1870 онд Ром хотыг нэгтгэснээр өнөөдрийн бидний мэддэг Ромын улс байгуулагдсан байдаг. Энэ үед бол тийм Итали одоо бидний энэ үедээ бол эзэн гүрэн байсан юм билээ. За тэгэхээр энэ улс одоо ингээд нэгдсэн улс байгууллаа гэдэг одоо цэнгэлийн мандайлд бол хүрээгүй. Одоо нөгөө тархаа байсан бибийн тэгээ хэрэлдээнтэй байсан бол үргэлжсээр л байгаа даа. Одоо өмнө зүгийнх маш одоо бүдүүлэг, дээрэм тонол их гардаг, газар тариалан голсон. Одоо феодалын шинжтэй байсан бол одоо хойд нут зүг нь арай харьцангуй үйлдвэржиж байсан, жоохон орчин үеж эхэлж байсан гэж хэлж болт юм билээ. За энэ үед одоо манай өнөөдрийн ярих гэж байгаа гол дүрийн баатар Бенито Амилкаре Андре Музолини төрсэн байдаг. За Бенито Музолини бол 1883 онд одоо дэлхийн 1-р дайн гарахаас 20 жилийн өмнө төрсэн. Эцэг ихэн тухайн үед бол харьцангуй одоо шинжлэх шинтгэгч үзэлтэй хүмүүс байсан юм билээ. Аав нь бол одоо социалист үзэл сурталтай төмрийн дархан хүн байсан. Ээж нь католик шашинтай үзэлтэй багш. Тэгээ багаас бичиг үсэг тайлагдаж Карл Маркс, Фридрих Ницше, тэгээ Жорж Сорел гэдэг социалист анархист ном зохиолыг бол уншиж өссөн. Тэгээ энэчнээс бол одоо яг ингээд социалист үзэл бодолтой болсон юм билээ. Аавынхаа талаас социалист, ээжийнхаа талаас папик шүтдэг хоёр талтай болсон юм билээ. Тэгээ бага наснд бол Бенито бол маш сахилахгүй хүүхэд байдаг байсан. Одоо ердөөс сургуультай муу сурдаг. Тэгээд энээсээ болоод сургуулиасаа 3 удаа хөөгцсөн байлээ. Сургууль 3 удаа солисон. Бүр нэг удаа ангийн хүүхдээ хутгаар сүрдүүлээд тэрнээсээ болж хөөгцсөн байдаг. За тэгээ муу сурсаар агаад 17 наснда нэг юм ашгүй төгссөн байлээ. Тэгтээ энэ
хугацаанд яг хамгийн гол сурсан зүйл нь гэх юм бол олон хүмүүсийн өмнө илтгэл тавих байдаг. Хичээлд бол нэг сайн сураагүй. Гэхдээ хүмүүсийн урд гоё илтгэл тавьж одоо хүмүүсийг уяраад сурсан байгаа гэдэг. Энэ тэгээд ирээдүйд дарангуулгач болоход хамгийн гол нөлөө болсон юм билээ. За тэгээд төгсчид мөслийн 1901 онд багшаар ажиллаж эхэлж байсан. Муу сурдаг байсан мөртлөө өөрөө багш болно гэдэг бол маш сонир зүйлээ. Гэхдээ энэ үед бол багшаар ажиллахдаа маш дургуцдаг. Ажилдаа бол амар дургүй байсан юм билээ. Тэгээд гол төлөв одоо ааваасаа өвлж авсан хоёр сонирхол байдаг байсан. Тэр нь нэг нь бол социализм, нөгөөх нь бол эмгтээчүүд найрах байсан. Тийм тэгээд 18 настай мөслийн бол ингээд гоё царайлаг, өв тэгш, бие хөгжилтэй залуу болчиход байсан байгаа учраас одоо залуучуудын эхнэрүүдийг одоо анхаарлыг татдаг байсаасаа бол маш их зодоонд ордог байсан байлээ. За тэгээд ингэж явж байгаад маш удалгүй одоо нэг ажлын маргаан ширүүн гарснаас болоод ажилласаа халагдчихсан. Тийм. Тэгээ ажилласаа халагдчихад 1902 онд цэргийн албан татгтгаас цутаж яваад Швейцарт багшлангаа улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй орж эхэлж байгаа. За улс төрийн ажиллагаанд ямар идэвхтэй орж ирсэн бэ гэх юм бол Швейцарт очоод социалист клуб, тэгээ сүмийн эсрэг клубүүдийг байгуулж ажиллаж исэн. За сүмийн эсрэг клубүүдийг яагаад ажиллаад байна гэхээр нэг талдаа ээж нь өөрөө католик хүн байгаа шүү дээ. Тэнгүүт яагаад ээжигээ дэмжээгүй гэх юм бол одоо аавынхын талаас нь өгж исэн социалист үзэл бодол нь илүү дийлжсэн гэж хэлж болохоор байгаа юм. Яагаад гэвэл социализм гэдэг юм дотор ч одоо шашин гэдэг зүйл байхгүй учраас одоо өөрөөгөө бол маш том atheist одоо ердөөсө бурханд итгэдэггүй гэж гайхуулдаг байсан юм билээ. За тэгээд Швейцарт амьдарч байхдаа бол ямар ч мөнгөгүй байсан. Тэгээд аим залгуулах гэж бол маш их хичээж исэн билээ. Бүр нэг удаа хоёр ахмад одоо годомчндээс хоёр ахмад настай эмэгтэйлэг бүр дайраад хоолыг нь хулгайлж исэн гэдэг. Тэгээд энэнийхээ талаар өөрийнхөө намтартаа бичсэн. 1928 онд гаргасан намтартаа тэр хэрв тэр хоёр эсэргүүцсэн бол би боож алах байсан гэж бичсэн билээ. Хоолгоос үлч тэ. Тийм одоо энэ баг 20 тэл залуу байгаа шүү дээ. За тэгээд Швейцарт 2 жил багшилчаад 21 настайдаа Италид буцаж ирээд Италийн социалист намд элсэж ороод тэгээд тэрэнд одоо социалист сонинд нийтлэл бичдэг болсон. Багшийн ажлаа хаяад гэсэн үг. За тэгээд 1910-ад он гэхэд бол мөслийн социалист нам дотор бол маш нэр хүндтэй болж исэн. Тэгээ хаант засаг болон дайныг маш их эсэргүүцдэг байгаад исэн байлээ. Тэгэд 1912 он гэхэд Италийн социалист нам дотор хоёр хуваагдсан байгаад байсан. Нэг нь шинтгэгч, нөгөөх нь хувьсгалч гэж хоёр хуваагдчихад байгаа. Одоо шинтгэгч тал нь өөрчлөлийг аажмаар тий маш удаанаар хийх ёстой гэж үздэг байсан бол одоо нэг хувьсгалч тал нь за энэ хувьсгал гэдэг юм чинь те ямагт огцом өөрчлөлтийг хүсдэг байгаа байхгүй юу маш хурдаар хийх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ иймэр төхөн зүйлүүд одоо нам дотор бол дандаа л гараад идэм шиг байгаа. Нэг тал нь за удаанаар энэ өөрчлөлтүүдээ хийе, нөгөө тал нь хитрхи удаан байна. Маш хурдан хийгээд хийгээд ямар ч ялгаагүй нөгөө Ленни, Болшевик нам дотроо бас ингэж хоёр хуваагдсан байдаг. Тэгээд тэр 1912 онд болсон бүгд хурлаар шинтгэг үзэлтнүүд нөгөө социалист намынхаа намаас хөөгдсөн байдаг. Тэгэхээр одоо нэг хурдан хөдөлгөөтэй хүмүүс нь одоо дийлэнх нь болчихж байгаа гэсэн үг. Тэгээ энд одоо 29 настай Муссолини маш чухал үүрэгтэй оролцсон. За энэ ямар үүрэг байсан бэ гэх юм бол Аванти гэдэг сонин байдаг байсан. Энэ одоо социалист сонин. Аванти гэдэг нь орчуулах юм бол урагшаа гэж орчуулагдана тий. Урагшаа гэдэг социалист сонин байгаад байгаа. Энэ нь бол тухайн үед маш алдартай болж исэн. Тэгээд Муссолини тэр сонины эрхлэгчээр томилогдож байгаа. За Муссолини томилогдохоос өмнө энэ сонин ямар байдаг байсан бэ гэвэл нөгөө шинтгэгчдийг дэмждэг тий маш удаанаар хувьсгал реформ замаар хувьсгалаа хийх ёстой байна гэж ярьдаг байсан бол Муссолини гарч ирснээс хойш одоо бүр цэвэр хувьсгалын хурдан явуулах хуулгын аппарат болж хөрж байгаа. Тэгэхээр одоо ингээд энэ нэвтрүүлгээс хараад байхаар маш олон дарангуулагч нар анх сэтгүүлч одоо сонин редакцид ажилладаг байж байгаад ирээдүйд дарангуулч болт юм билээ. Тэнд чинь гол нь юу хийж сураад байна гэхэлэр бичиж сураад байгаа. Бичиж сурна. Тэр нөгөө нэг өөрийнхөө үзэл бодол санаа эсвэл зорилгоо уран яруугаар илэрхийлж сурж байгаа. Ярьж сурж байгаа. Бичдэг хүн чинь бас маш сайн ярьдаг байна. Зохиолч нар маань уул нь сайн ярьж чадах юм бол зохиолч нар чинь үгээр тоглож байгаа буюу тэр нэг ард түмнийг одоо юу гэдгийг хаашин чигт нь харуулах уу энэ болгоны чинь бичиж байгаа хүмүүс чинь тэр нийтлэлчд сэтгүүлчтэй байхгүй тэгээ тэд нар чинь нэг юм өөрсдөнд нь тийм чадвараа суугаад байна шүү дээ. Тэгээ тэр чадварыг энэ хүн ирээдүйд өөрөөр ашиглах гэдэг шүү дээ тэгж байгаа.
За тэгээд Италийн социалист намын одоо яг голлох үзэл баримтлал нь ямар байсан бэ гэвэл Европ хийгээд дэлхийн техний альва дайн тулаан зөрчил маргаанд дундыг баримталж үл оролцох мөн альва империалист хэлэлтийг эрс эсэргүүцэж эхний ээлжинд дотоодын доктортой байдлыг хангах эдийн засгийн бааз зүрэг бий болгох байна гэж байгаа. Тэгэхээр одоо ердөөсөө гадаадын дайнд оролцохгүй дотроо бүх юмудаа хангадаг болёо гэдэг үзэл баримталтай байгаад байгаа. Тэгээд дэлхийн 1-р дайн дэгдэхэд ч энэ социалист нам нь одоо байр сууриа баримталж хэний ч талд ороогүй байгаад байдаг. Муссолини бол анхандаа бас ялгаагүй энийг дэмжиж исэн билээ. Муссолини өөрөө юу гэж харж исэн бэ гэх юм бол одоо ингээд улс хоорондын дайн болох юм бол энэ дайнд хэн оролцох юм? Энэ дайнд одоо ажилчдын англи оролцсон. Тэд нар бие биенээ алхад бол хинт ч одоо социализм гэдэг юмд хэрэггүй гэж анх ярьж байгаа байхгүй. Гэтэл одоо үзэл санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээ юу гэж өөрчлөгдсөн бэ гэх юм бол Муссолини ингэж хэлсэн байдаг. Дэлхийн дайн бол ардын хүчээр хуучны бурангуй гүрнүүдийг задлах шилдэг арга мөн. Итали энэ дайнд оролцохгүй бол социалист хувьсгалын төмрийг Европ даяар асах боломжоо алдна гэж байр сууриараа илэрхийлж эхэлжсэн. Тэгэхээр нэг янзын за одоо бид нэр бусад улсуудтай байлдах юм бол Итали улсыг сайжруулах, гоё болгох нэг боломж өштэй гэж бодож исэн байлаа. Тэгээд ингэж хэлснийхаа төлөө дайн хэлснээс бараг 4 сарын дараа нөгөө Авантын сонингийн эрхлэгчээс хусагдсан. Тэгээ удалгүй бас намаасаа хөөгдөж байгаа, социалист намаасаа хөөгдөж байгаа. За тэгээд социалист намаасаа шууд хөөгдөнгүүтээ маргааш нь Il Polo de Italia буюу Италийн арт түмэн гэдэг сонины редакц байгуулж тэрүүгээрээ дамжуулан дайнд оролцохыг маш эрчимтэй уриалж эхэлж байгаа дэлхийн 1-р дайнд. За тэгээд дайнаас өмнө Итали улс Австри, Унгар улстай холбоотой байсан. За энэ ямар холбоотой байсан бэ гэх юм бол одоо цэргийн эвсэл биш батлан хамгаалахын эвсэл гэж байгаа. За энийг тайлбарлахын тулд цэргийн эвслийг тайлбарлах эхлээд за Монгол Орос хоёрыг жишээ аваад үзье л да тийм. За Монгол Орос хоёр улс цэргийн эвсэлтэй байхад Орос нэг улс руу давталбал Монгол цуг давталнаа. Харин давталахгүй бол одоо гэрээгээ зөрчин гэсэн үг байгаа байхгүй юу? Харин оронд нь зөвхөн батлан хамгаалахын эвсэлтэй байх юм бол Орос нэг улс руу давтлах юм бол Монгол давтлах бол ямар ч шаардлагагүй. Эсвэргээрээ нэг улс Монгол Орос руу давтлах юм бол Монгол хамгаалахад нь дайнд заавал оролцох хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр хамгаалах эвсэл гэж байгаа даа. Тийм байна тий. Төрөмгийлэх хамгаалах хоёр ондоо юм байгаад шүү дээ тий. Дайруул цуг дайрахгүй, хамгаалуул цуг хамгаална л гэж байгаа. За одоо Австри, Унгар, Итали хоёр ийм холбоотой байгаад байна. Тэнгүүд одоо дэлхийн 1-р дайнд чинь бол Австри, Унгар улс ч өөрөө төрөмгийлэгч нь байсан тий. Серб рүү халдсан учраас Итали бол энэ дайнд оролцоод авах ямар ч шаардлага үндэслэл бол байгаагүй. Дотооддоо Муссолини бол дэмжиж байгаа те энэ дайнд оролцох хэрэгтэй гэж хэлээд байдаг. Тэгтэл гэрээнийхээ дагуу оролцох шаардлага байгаа гэдэг. За энэ дэр нэмээд хэлэхэд одоо юу болжсэн бэ гэхээр Антантын 3 улс гэж байсан. Энэ одоо Франц, Британи, Орос улс 3 байгаад байгаа. Энэ 3 улс нийлж ягаад Итали жоохон шахаж эхлэдэг байгаа байхгүй юу? За та нар энэ дайнд орчихоо те. Энэ дайнд орчих юм бол энэ дайнд бүр найдвартай ялна. Бараг 5 сар үргэлжлээд энэ дайныг дуусгачна гэж байгаа. Дэлхийн 1-р дайныг. За тэгээд энэ дайнд оролцох юм бол бид нар одоо энэ Австри, Унгарын газар нутаг болон колонийг нь та нарт өгье гэж жоохон шахаад эхэлж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт одоо дотоодосоо Муссолини энэ дайныг дэмжээд байна шахаад байдаг. Гаднаас нь энэ Антантын 3 улс шахаж байгаа байхгүй юу? Тэгээд Итали энэ Антантын 3 улстай Лондонгийн нууц гэрээ гэж байгуулсан. За тэгээд ийм дотоод гадаадын нөлөөнөөс болоод нөгөө Итали улс чинь батлан хамгаалах холбоотой байсан. Австри, Унгар улсынх эсрэг дайнд оролцож байгаа гэсэн үг. Тэгэхээр Антантын гэрээ гэж байгаад байдгийн тий. Тэгэхээр ямар ч сан Итали бол одоо ингээд тэр юг зөвшөөрөөд дайн руу орчиж байгаа юм тий. За тэгээд дэлхийн 1-р дайнд өөрийнхөө нэг тал байсан улс руу ингээд орчлоо. За энэ үед бол Муссолини нэг социалист намаас хаягдангуудаа энэ социалист үзлээ бүрэн хайсан байдаг. Одоо нэг янзын цэвэр үндэсний үзэлтэн болоод хувирчиж байгаа. За тэгээд Муссолини бол цэрэг татагдсан. Тэгээд цэрэг татсныхаа хойноо дунд тушаалын офицер болоод фронтод байлдаж явлаа. За тэгээд 1917 онд одоо хөдөө хээрийн бэлтгэлд явж байхдаа тэдний хэрглэж байсан муртаарт нь одоо техникийн садлаг гараад будагдахгүй тэр газар дээр дийлбэрсэн байдаг. Энэ дийлбэрлэлтэнд маш олон хүн амьдсаа алдсан. Тэгэд Муссолини бол одоо олон тооны хилтерхийд
өртөн хүнд шархтаж байгаа. Тэгэл имлэгт нэг хэдэн сарын турш хэвтэж жагаад нэг имжлүүлээд эцэн тэнхрээд буцаад энэ нөгөө суртал ухуулгын ажлаа үргэлжлүүлж байгаа сонин дотор ороод. За тэгээд хамтран ажиллагч нэр ярьж байгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Ханад Томоны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан Траплио хамтран ажиллаж байгаа. За ялангуяа одоо улирал солигдож байгаа үед хүний дархлаа их ундаг. За энэ үед нөгөө нэг таны биед юм уу эргэн тойронд чинь байгаа тэр нян бактери юу гэдгийг те вирус энэ болгон чинь таны биед одоо улам одоо хүчтэй хүчрхэгжиж те дархлаа сулраснаар нөгөө ханаад том уу нус гоожих одоо юу гэдгийг хаашаал хөдлөхөд юу гэдгийг тэр болгон чинь ингээд одоо гараад ирдэг. За тийм үед яг энэ ханаад томооны анхан шатны шинж тэмдэг гэж бидэрт мэддэг шүү дээ. Яг ингээд ханаад хөрөх гэж байгаа болохоор ингээд өглөө босоход бүр энэ хоолойны уг дээр нэг хат хуурай юм мэддэгдэл те. Тэгээд хоолоо өвдөх, за толгоо өвдөн, нус гоожих, халуурах найтайх гэх мэтчлэн. Яг энэ зөвөрүүд бидний амьдралын тэр эрч хүчийг унгаадаг. За мөн дээрээс нь бид чинь яг хэрвээ өвдөд хөвтөх юм бол ажлаас чөлөө авах хэрэгтэй бол ингээд давхар тоглолт үүсэт эхэлдэг. Тэгэхээр яг энэ шинж тэмдгүүд илэрж явах анхан үед нь Траплио хэрэглээрэй л гэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань бүх эмийн сангуудаар худалдаа гэж байгаа Траплиога худалдан авах боломжтой. Мөн дээрээс нь H.C гэмээнээс захиалаад үнэгүй хөргүүлээд авах боломжтой байдаг. За тэгээ бид бүхнийг дэмжиж ажиллаж байгаа Ханаад Томоны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан Траплио. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. За тэгээд Итали улс яг энэ дайнд орохдоо бол анх маш одоо эргээр бодож исэн байгаа шүү дээ тий. Баг эрсдлэр их хонжоонтой алхам хийлээ гэж харж исэн. Тэгсэн чинь нөгөө Антантын улсуудаа хамаг дайны хүндээ үүрүүлээд тэгээ Австри Унгарийн эзэнт гүрэн задрахаар за энэ чинь хэсэг газрыг нь авчнаа гэдэг бол амар гоё төлөвлөгөөтэй орсон байдаг. Гэтэл дайн бол бодит байдлаараа 5 сар үргэлжилэхгүй 4 жил үргэлжилсэн байна. За тэгээд энэ дайныхаа эцэст одоо Итали улс чинь маш их хэмжээний санхүүгийн эрсдэл үүссэн, эдийн засаг нь муудсан. Тэгээ бүр цэргийн хохирлын хувьд гэх юм бол одоо 5.6 сая цэрэг хөдөлгснөөс тэр нь тэндээс нь 650 мянган цэрэг алагдсан. Тэгээд 1 сая гаруй хүн шахтаж байгаа байхгүй юу. За тэгээд ингээд цэргийн хохирол амсгаас гадна эдийн засаг муудсан гэж хэлсэн шүү дээ. Эдийн засаг муудахтаа одоо энэ дайнд оруулж байгаа санхүүжилтээ бол өөрийнхөө улсаасаа ол гаргаж чадаагүй. Тийм учраас одоо Франц, Британаас маш их хэмжээний мөнгө зээлж авч исэн. Тэгэхээр одоо дайн дуусныхаа дараа Итали бол нэг уул аваа шиг өртөө болчиход байгаа. Тэгээ инфляцаас болоод одоо дунд давхар гэдэг юм байхгүй болчихж байна. Тэгээд одоо залуу ирчүүдээ алц одоо зүрхний шарахтай ус болгоо өрчиж байгаа байхгүй. Одоо энэ 1-р дайны дараа Германт маш төстэй адилхан байгаад байгаа. Тийм учраас одоо дэлхийн 2-р дайнд Герман Итали хоёр ч бас нийлж байгаа цуг орсон байдаг. За тэгтээ уул нь бол ингээд Антантын талч ялчж байгаа шүү дээ. Тэнгүүтээ нөгөө энэ Антантын атманууд чинь дайнд энэ Итали одоо хангалттай гавья байгуулаагүй гэж хэлээд нэг амлсан газруудынхаа бүр цөөхөн эдийг л өгсөн байт юм билээ. Тэгэхээр одоо Итали бүр энд нь дургуй цад хэрэгжиж байгаа байхгүй. Тэгээ энэ үед Муссолини Сененгоро дамжуулж ингэж хэлсэн байдаг. Итали улс дайнаас хүртэх ёстойгоо хүртээгүй. Энэ нь хэдийгээр ялалт мөн боловч ирэмдэг ялалт байсан гэж риторик ярьж эхэлж байгаа тийм. За ялсан ч гэсэн бид нар яах гэж энэ дайнд орсон тийм. Гэрээтэй газараа бүр урвж орж итэл бид нар ингэж авах хэрэгтэй ердөөс аавгүй гэж байгаа байхгүй юу. Тийм байна. Тэгээд одоо жишээлбэл Муссолинигийн нэг юм CV гэдэг чинь тийм намтар өөрөө ч гэсэндээ маш сайнаар бүрдээд байна. Тийм дайнд оролцсон уу, оролцсон, эх орныхоо төлөө байлцсан уу, байдсан. Тэнд одоо амиа өргөсөн тэр 650 мянган эрстэй хамт байсан уу, байсан, шархацсан уу, шархацсан. Энэ бүх зовлон биеэрээ тулсан хүн учраас тийм үг нь өртөлдөж интэй бууж байгаа л та. Тэнгүүд одоо Муссолини ч яг ингээд одоо Муссолини гэхээс ч гадна Италийн амар олон хүмүүс ингээд националист үзэлтэй болдог байхгүй. Манай улс ингээд нэгт байх хэрэгтэй шүү дээ, тий. Тийм учраас одоо яг дайнд дууснаас бараг 1 жилийн дараа Муссолини энэ нийгмийн самууныг ашиглаад Милан хотод Fasci Italiani di Combattimento гэдэг бүлэгмийг байгуулж байгаа. За Fasci Italiani di Combattimento гэдгийг одоо орчуулах юм бол Fasci гэдэг үг нь одоо багц бүрдэл гэсэн утгатай үг байгаа. Тэгэхээр одоо яг энэ нэрийг нь орчуулах юм бол Италийн зангидсан дайчид гэдэг нэртэй болж орчуулагдаж байгаа гэсэн үг. За тэгээд энийг бүр ингээд гүн ухаж харах юм бол Fasci гэдэг үг нь эртний Ромын Fasces гэдэг үгээс гаралтай юм байлээ. За Fasces гэдэг нь одоо юу вэ гэх юм бол одоо Ромын шүүгчдийн бие хамгаалагчийн барьж авдаг зэвсэг
байгаадсан байгаа байхгүй. Одоо тэр зэвсэг нь хэсэг саваг сүхтэй хамт багцлсан хэлбэртэй байт юм билээ. Тэгээд энэ одоо нөгөө Fascia Italiana di Combattimento гэдгийнх нь бэлэг тэмдэг болж ирсэн. Одоо бүр лого гэж хэлэх юм лого нь байсан юм бэлээ. За тэгэхээр одоо бидний мэдих фашизм гэдэг юм чинь Ромын тэр зэвсгээс анх гаралтай байсан юм билээ. За тэгээд Муссолини анх энэ бүлгэмийг байгуулад дэлхийд анхны фашист байгуулга болж байгаа. Тэгэхээр одоо энэ фашизмыг анх үндэслэгч Муссолини гэдэг нэр нь тэрнээс гарч ирж байгаа шүү. За тэгээд нэгдүгээр дайны дараах 2 жилиг бол Италид улааны 2 жил гэж нэрлэдэг. За улаан гэдэг нь бол угаасаа тодорхой социализмыг хэлж байгаа. За тэгэхээр дайны дараа Италид одоо социализм гоё яг эд дүрлэж исэн үе байгаад байгаа. За тэгээд энд яригдж байгаа цаг хугацаа бол одоо 1919 он. Тэгээд үүнээс 2 жилийн өмнө Оросд одоо юу болсныг бол бид нар мэдж байгаа та. Ленин бол нөгөө тэмцээний 17 он юу? Тийм 1917 онд Ленин бол нөгөө большевикийн хувьсгалаа хийгээд нөгөө улаан террор гэдэг нэрнээр дор маш олон хүмүүсийг баруун салгаагүй нөгөө цус урсгаж алж исэн. Тэгэхээр одоо нөгөө тэрийг сонссон хүмүүс ч одоо Италид ялгаагүй байгаад байгаа байхгүй одоо нөгөө хөрөнгөт нөгөөд тий үйлдвэр заводын эзэд байгаа тань. Тэгээ мөн Италийн 3 дахь хаан Виктор Эммануэль бүр ингээд социализмоос бүр амар айцсан байгаад байгаа байхгүй бүр хөтлөө ажилласан. Тэгээд яг энэ үе хүртэл бол Муссолини зүгээр л одоо нэг сонины эрхлэгч байжсэн. Гэтэл одоо энэ Муссолини яг энэ боломжийг өөрт амар зөв ашиглаж чадсан гэж хэлж болно. Одоо намынхан гишүүд нь одоо яг үнэхээр зүгээр годомжинд явж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй. За энэ завшааныг одоо маш овжин ашиглаж байна гэхээр яаж исэн бэ гэхээр нэгдүгээр дайнд Италийн одоо хамгийн элит давхрын цэргүүд нь хар хувцас өмсөд явдаг байсан. За тэднийг яг дүүрээгаад нэг намынхаа хэсэг ирчүүдэд одоо хар хувцас өмсүүлчихэж байгаа. Тэгээ тэднийг squad ристи гэж нэрлэн тэ. Squad ристи гэх юм бол хар цамцнууд гэж байгаа. Одоо Муссолинигийн нэг нууц цагдаа шиг бүлэг болчихж байгаа байхгүй эдэнд одоо бөө хулиганууд. Тэгээ эднэр яадаг байсан бэ гэх юм бол нэг хөрөнгөнүүдийг эрх мэдлийг нь хамгаалж байгаа. Одоо социалист намын үйл ажиллагаа чагсаалт цуглаан одоо намын үүрийн байран дээр нь очиод тэнцэн одоо хэргүүл зодон хийн цон хаалгыг нөшөлж нураана. Тэгээ зүгээр үүмэн самун хийдэг зүгээр атмаа хулиганууд гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ нь одоо социалист нам дотроо хэцүү цаг үеийг гаргаж яхад нь хөрөнгөнүүдэнд нь бол ашигтай болоо хурцж байгаа. За тэгээд энд ямар хүмүүс орж исэн бэ гэх юм бол нөгөө дэлхийн 1-р дайнд тулдж явж исэн цэргүүд тэгээ консерватив үзэлтэй бодолтой хүмүүс байгаад байсан. Одоогийн яг нөгөө фашистыг дэмжиж байгаа хүмүүс гэж хэлж болно шүү. За тэгээд 1921 онд Италид маш нэг том чухал сонгуул болж исэн. Нөгөө энэ үе хүртэл бол Итали улс чинь нөгөө 1848 онд анх баталсан үндсэн хуулиараа бол яваад байгаа. Тэ хаан байгаа, парламент байгаа, ерөнхий сайдгуур бол байгаа. Тэгээ сонгуул бол дандаа явагддаг. Гэхдээ одоо танхимын бүрэлдэхүүнд одоо олонх цөөнх гэдэг бол нэг ойлголт бол байгаагүй байгаад юм билээ. Одоо танхимдаа хамгийн олон суудалтай нам нь болоо гэсэн мэдээж социалист нам нь байсан. Гэхдээ тэд нар хамгийн оргил үедээ 508 суудлаас 156 судал эзэлж исэн билээ. Тэгэхээр 50% ердөөсө хөрөхгүй байгаа. За энэ яагаад 50% хөрөхгүй байна гэх юм бол одоо нөгөө хаан Италийн эзэн хаанууд бол ингээ бодлогын түвшинд бүр ингээ 50% хөрөхгүй байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол 50%-аас дээшээ гарчих юм бол энэ социалист намынхан чинь хаан засгийг халаад одоо бүгд найрамд улс байгуулах эрсдэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр өөрөх эрх мэдлийг хамгаалаад байгаа. Тэгээ энийгээр дамжуулан ерөнхий сайд асан Giovanni Giolotti гэдэг хүн социалист намын одоо сөрөг зогсоох тий сөрөг хүчинд бүгднийг нэгтгэж ягаад нэгдсэн чагсаалтаар сонгуульд нэр дэвшиж орж исэн. За энэ одоо бүлэгт энэ Муссолинигийн фашизм нам нь орж байгаа байхгүй юу. Тэгээд тэд нэр энэ сонгуул дээр 35 судал авсан байдаг. Тэгээ энүүгээр бол яг энэ фашист намынх нь анх улс төр төхөл тавьж эхэлж байгаа гэж хэлнэж болно. За тэгээд шууд парламентд орсон даруйда үндэсний фашист нам гэж байгуулсан байдаг. За тэгээд фашистууд бол одоо энэ социалистуудын эсрэг хамгийн хүчтэй эсэргүүцэгч бүлэг нь болчиход байгаа. Тэгээд тэрнээсээ болоод энэ Муссолини бол маш их хэмжээний дэмжлэг авч исэн. Тэ нэгэн жилийн дотор энэ хөрөнгөтөн хаанаас одоо маш их дэмжлэг аваад одоо баг улсынхаа хэмжээнд үндэсний баатар болох хэмжээний алдартай болчиход байсан байгаа байхгүй юу. Тэгтэл одоо энэ нөгөө фашист нам дотор байгаа хүмүүс чинь янз ятмаа хулиганууд байгаад байгаа шүү дээ. Одоо нэг мэдлэг бол байхгүй байгаад идэг. Юу байна гэх нэг халуун тустай
ангиро овирхон хүмүүс байгаа. Тэг тэд нэр Муссолинийг жоохон шахаж эхэлж байгаа тий. За бид одоо дайрвал шууд төрийн эрхийг авчиж чадна штэ гэдээ бүр ингээ Муссолинийг шахаад эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд энийг нь Муссолини ашиглаад нэг тайван чагсаал маягаар зохион байгуулж эхэлж байгаа. За төрийн эрхийг авна гэдэг нь шууд ингээд Итали улсын өнцөг бүрээс харц самстай хүмүүс ингээд Ром руу алхаж эхэлж байгаа чагсаад. За тэгээд эднэрт бол одоо нэг янзын эднэр 30,000 хүн байсан шүү те. 30,000 харц самстай хүмүүс ингээд алхаж байгаа. Эднэрт одоо бол ямар нэгэн янзын аль биесны зохион байгуулалт гэж байгаагүй, зэвсэг хэрэгсэл гэж бол байгаагүй, цэрийн бэлтгэл гэж байгаагүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ Италийн засгийн газар Италийн хаан эднэр ингээд зогсоочих байсан бол зогсоож чадах байсан. Одоо шууд нугчанд арчдтэй цэргүүдээ ашиглал гэтэл тэгээгүй. Яг вэ гэвэл одоо 3 дугаар Виктор Эммануэл хаан ямар одоо шийдэл гарч ирж байна гэхээр эдийн засаг нь угаасаа маш муу болцсон байгаа даа тий. Дайны дараа маш гашуун зовлон үүссэн байгаа даа. Хүмүүс нь маш ядуу байна. Одоо тэгээд энэ хаан засаг нь унахад бол хүрчээд байгаа байхгүй юу. Тэгээд одоо нясгад унах гэдэг тэрийг нь одоо хин няслах юм. Фашистууд няслах уу? Социалистууд няслах болчиход шүү дээ тий. Тэгээ бодоо үзэхээр за социалист хаан хоёр бол угаасаа 100% дайсан тий. Тийм учраас фашизмыг сонгоод таарчиж байгаа. Одоо Оросын жишээгээс харах юм бол одоо нөгөө хаан засгийн занал дайсан ч юм бол социализм байгаа. Тэгээд нөгөө цар Николас 2 гэж ирж ирсэн шүү дээ. Тэдний гэр бүлийг аваачаад буудаад алдсан учраас олцсон шүү дээ бүр тий. Хаан за социализмыг сонгохгүй юм чинь фашизмыг сонгоё. Фашизмтай арай нэг ойлголцож чадах байхаа гэж энэ олон нөгөө фашистуудыг яг ордон дээр нь чагсаад ирэнгүүд нь хүлээж авсан байдаг. За тэгээд энүүгээрээ Муссолини бол 39 настайдаа Италийн хамгийн залуу ерөнхий сайд болсон байдаг. За тэгээд Муссолини ерөнхий сайд болоод шууд Ачербогийн хууль гэж гаргаж ирсэн. За энэ хуулийнх нь гол заалт нь юу байсан бэ гэвэл парламентийн дэд танхимд хамгийн олон судал авсан нам нь автоматар нийт судлын 3/2-ыг авна гэсэн үг. За энийг одоо маш хэлбэрээр тайлбарлах юм бол одоо Монголд арчилсан нам 30% санал авлаа, хүн нам 30% санал авлаа, Монгол ардын нам 40% санал авлаа гэх юм бол нөгөө 126-аас 84 судлыг 66%-ийг нь шууд автоматар авчна. Хуваараа авчна гэсэн. Шууд хуваараа авчна. Бусад намууд нь одоо 30% авах хэрэгтэй байсан ч гэсэн тэр нь хамаагүй болчихж байгаа байхгүй. Бүр хуулаараа. Ингээд 1924 онд сонгуулиар фашист нам шууд автоматар олгох болчихж байгаа. За тэгээд төрийн эрхийг гарт авчиж байна. За хоёр дахь юу ярьж байгаа. За тэгээд би чиний ярианд ороод. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанарыг бид танд авчирна урайтай Linus Med компани хамт олон маань оролцож байгаа. За одоо ингээл нойрог үдэх нэг ингээд эсвэл тэ унтаж чадахгүй байх, амархан сэргэж юм уу? Эсвэл анхаарал төвлөрөхгүй байх. За булчин шилж өвдөх, толгой ойрог их, хоолны дуршил багасах, за байнга ядарсан мэдрэмж төрөх, за жижиг зүйлс хэд сүртэй сэтгэл хөдлөл үзүүлэх, за шалтгаан тодорхойгүй түгссэн мэдрэмж төрөх, тэ зүрх дэлсэх ч гэдэм үү. Эсвэл байнгын юм ууртай юм шиг байгаад байх. Мөн нэмээ дээрээс нь ажлын бүтээмж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа юм бол за энэ юу нь бол таны бид ямарваа нэгэн зүйл болоод байна л гэдгийг шинж тэмдэг. Таны бид ямар нэгэн зүйл болоод байна. Таны бие чинь өөрийн зохих ёстой тунгаар, зохих ёстой хэмжээгээр өөрт агуулгадах ёстой эрдэс үтсийг байнга гаднаас болгон тэ авчил байх ёстой. За тэгвэл энэ болгоныг тэ анзаарж байгаад манай Linus Med компани хамт олон яг иймэрхүү шинж тэмдгүүд юун дээр илэрдэг юм бэ гэхээр хүний биед магнум дутагдахаар те магнезиум дутагдахаар ингэдэг юм байна гэдгийг олсон байна. За тэгээд магнезиум 400 г гэдэг энэ бүтээгдэхүүнийг те өдөрт 1 удаа хэрэглэхийг зөвлөж байгаа. Тэгэхээр энэ магнезиум 400 болохоор таны алдагдсан эрч хүчийг нөхнө гэж. За тэгээ яг түрүүний хэлж байгаа шиг яг энэ хоолны дуршил багасах, те нойрог үдэх, амархан ядрах гэдэг ч юм уу энэ болгон маань ялангуяа дахиад л хэлэхэд улирал солигдож байгаа үед бас их нөлөөлөд байдаг шүү те. Тийм үед учраас та бүхэн маань Health Point болон бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа энэ магнезиум 400 хэмээх бүтээгдэхүүнийг бас сонирхоод үзээрэй. Мэдээж бас танд нөгөө нэг эмийн санч маань те зөвлөх учраас эмийн санчтайгаа зөвлөлдөж байгаад тэгээ бас хэрэглэхээр бол хэрэглээрэй гэдгийг бас хэлье те. За тэгээ нэвтрүүлгийн маань хамтран ажиллаж байгаа Linus Med компани хамт олонд баярлалаа. Чанарыг танд авчирнаа гэсэн урайтай Linus Med компани хамт олонд баярлалаа. Баярлалаа. За тэгээд
төрийн эрхийг бол ингээ авчлаа. Тэгээд Жакомо Матиотти гэдэг нэг социалист депутат хүн байсан. Тэгээ тэр хүн бол одоо энэ фашист дэглэмийн хүчээр хийлэл Луврыг маш хурцаар шүмжилсэн байдаг. Тэгтэл нөгөө одоо хулиганууд чинь тэр хүнийг шууд машин чихэд аваачаад алчихсан. За тэгээд энэ алгаасаа болоод Муссолинигийн засгийн газар баг унахад шахаж байгаа байхгүй унахад хүрж байгаа. Тэгэхэд одоо Муссолини баг юу гэж дотроо бодсон бэ гэвэл одоо нэг янз юм ганц хүн алсныхаа төлөө ингэж байгаа юм бол би илүү одоо хатуу гараар эсэргүүцлийг барих хэрэгтэй байна гэж шийдсэн юм шиг байгаа. Яг энэ алгын дараа тэр шууд одоо бусад бүх намыг татан болгож исэн. Тэгээд үйлдвэрчдийн эвлийг тараасан. Тэгээд чөлөөт хэвлийг хуулиар хориглолцож байгаа. За тэгээд одоо угаасаа өмнө олон нэвтрүүлэгтийг яригдсан учраас нөх амар нарийн бол ярихгүй. Гэхдээ бүх мэдээллийг хянжин, иргэн бүрийг тагн чагнажин, нууц хүчний байгууллага байгууллаа. Тэгээд нөгөө хөрөг зургаа бүгднийг авраг томоор хаас айгу байрлуулж эхэлж байгаа. За тэгээд бусад дарангуулагчтай яг адилхан байдаг. Гэхдээ одоо дарангуулынх нь хэд хэдэн дэглэмийнх нь хэд хэдэн үйл явдлаас ярих юм бол улаан будаа тэмцэл гэж нийгэм оролдож исэн. Тэр нь одоо ямар зорилготой байсан бэ гэх юм бол гурлыг дотооддоо 100% хангах гэж хичээж байгаа. Энэ бол нэг амжилт бол олоогүй. Дараа нь төрөлтийн төлөх тэмцэл гэдэг аянаар эмэгтэйчүүдийг ажлаас нь хойш суулгаж ягаад хөөх төрүүлээч гэж одоо шахаж шаардчихсан байна. Тэгэхээр одоо нэг янзын хүмүүсийн эрх мэдлийг зөрчиж байгаа байхгүй юу? Нэг юу гэдэг лээ. Таны Монголын үс маш олон болоход гар бие оролцсон гэдэг бол юу гэдэг вэ? Тэр шиг нөхрөөгүй юу те. За одоо тэгээ энэ үед нэг хамгийн том болсон чухал зүйл нэг гэх юм бол Ватикантай холбоотой байдаг. Нөгөө нэгдсэн Итали анх байгуулагдсанаас хойш Ромын пап ямар статустай байх нь гэдэг нь одоо ердөөс нэг тодорхой байгаагүй. Тэгээ энэ асуудал одоо яригцаар хагаад 1929 онд Латерны гэрээгээр Италийн засгийн газар Папик Ватикан хот хэмээх одоо тусдаа төрд улсын төрийн тэргүүн болохыг зөвшөөрч байгаа. Одоо Итали дотор байгаа Ватикан гэдэг улс байх хэрэгтэй тийм. Энэ улс чинь жижигхэн юм газар нутагтаа зөвхөн тэндээ одоо иргэдэн гэдэг юм уу те орж гарах мархын юмуд нь явдаг өөр тусдаа улс болчихж байгаа шүү дээ. Тийм. Одоо тэгээд яг Италид нэг жижигхэн одоо баг юу вэ? Бүтэн улсаа тавиараа 5 м баг алхаж болдог жижигхэн газар. Одоо нөгөө нэгэсэнд энэ л ахгүй да. Би буруу хэлж магадгүй. Булган аймгийн нутагт Орхон аймаг байдаг гэдэг. Тийм. Яг тэр Булган аймгийн нутагт Орхон аймаг, Орхон ул гэдэг аймаг байгаа шүү дээ. Тийм. Итали улс дотор Ватикан улс гэж байгаа даа. За тэгээд одоо энэ сүсгтэн олны эцэг болсон Ромын паптай ингээ ив түнжинтэй холбоотой болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүт Ромын папыг дэмжингүүт Ромын пап ч Муссолинийг эсрэгээр дэмжиж эхэлчихэж байгаа. Тэнгүүт энэ хүн Муссолинийг нэр хүндэд бол ингээ маш хурдан дээшилж байна. Католик шашныг барай авчиж байгаа болохоор нөгөө талаараа Муссолинийг одоо эсэргүүцэж чадах хүнгүй болчихж байна. Тэ шашинтай бүх хүмүүсийг барай авчингууд одоо эсэргүүцэх хүн байхгүй болчихж байна. Тийм. Одоо бид нар өмнө дарангуулагч нараас харж байхад шашны одоо сүмийнхэн бол дандаа эсэргүүцэж янгууд л тэр дарангуулагч унцдаг байсан. Энэ үед бол их боломжгүй болчихж байна. За тэгээд одоо дэлхийн 1-р дайны дараа нөгөө Италич бол ихээхэн гомдолтой хоцорсон шүү дээ. Тэгээд тэрний гомдлоо гаргахаас одоо гарах хэдэн ажлууд явагдсан. Тэгээд Ромын шинт эзэн гүрнийг байгуулна гэж одоо Муссолини амбицлж байгаа. За тэгээд эзэн гүрэн болоход хамгийн том чухал зүйл нь одоо энэ тэргүүний чухал зүйл нь юу байсан бэ гэх юм бол мэдээж колон тийм учраас 1935 оны 10 дугаар сард Италийн арим Эритрея, Сомалигаар дамжаад Этиопт нэвтэрчиж байгаа. За одоо Италийн арим бол энэ үед бол 800 танктай байгаа байхгүй юу? Тэгтэл одоо нэг Этиопийн арим чинь 4 ширхэг танктай байгаа. За тэгээд энэ хоёр одоо бие биенд тэгээ байлдаад шууд Этиопийн армийг газартаа тэгшилсэн байдаг. Тэгээд 750 мянган цэрэг болон жирийн иргэнийг шууд хядж байгаа. За тэгээд энэ үед одоо Италийн офицерууд бол дайны гэмт хэрэг маш олноор үйлдэлсэн байт юм байлээ. Одоо жирийн иргэд дээр идээлүүлдэг хий, хорт хий зэргийг харь найраг ашиглаж байгаа. Тэгээд энээс болж дэлхийн дахин дээр одоо уур хурж ин тэ. Тэгээд дургуутсаж нөгөө үндэснүүдийн лиг гэж байсан. Тэр үед бол одоо Италид хориг тавихад Итали бол шууд хариуд нь үндэснүүдийн лигээс хаяад гараад явцсан. За тэгээд ингэж Италийн Африкийн нэгэн улсыг ингэж талхалж их гүрэм болсныхаа дараа Муссолини нөгөө Испани иргэний дайнд цагаан террорист Франкогийн талд орсон байдаг. Тэрийг бид нэр бас өөр нэг нэвтрүүлгээр ярьсан. За тэгээд 1934 онд Венецийн хотод Австри улсын хувьсгалын талаар одоо нэг хурал дээр Муссолини анх Хитлертэй танилцсан байдаг. За тэгээд анх танилцахдаа Муссолини бол Хитлерийг нэг маш
урт удаан өвт гартай илтгэл тавьдаг одоо хитрхи амбицтай дүү гэж бол харж ирсэн юм байлээ. Одоо угаасаа Муссолини бол Хитлерээс 6-аар ах байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр нэгдүгээр танд оролцож явсан хүн шүү дээ, тийм ээ. Муссолини чи өөрөө. Тийм. Тэгтэл Хитлер оронд нь Муссолинийг за одоо ингээ ерөнхий сайд хүн байна тий. Маш их туршлагатай одоо нэг бадрамгүй ах гэж харж ирсэн юм байлээ. Тэгэд анх удаа танилцахдаа нэг жоохон юу танилцж ирсэн нэг одоо энэ дүү амбицтай юм байна гэж ярьсан. Тэгтэл 1937 онд Хитлерийг Италид хөндөд зочноор өрсөн байдаг. Тэгээ 1939 онд Итали, Герман хоёр хоорондоо гант төмөр гэрээ гэж зурсан. За энэ гант төмөр гэрээ нь юмр зорилготой вэ гэх юм бол одоо дайн гарсан тохиолдолд бие биедээ тусламж үзүүлэх амлаж байгаа байхгүй. За тэгээд энэчнээс одоо л яг ингээд дэлхийн 2 дугаар дайн эхлэхээс өмнө Герман, Итали хоёр нэг тал боллоо. За тэгээд энэнийхээ дараа нь Муссолини бол одоо Хитлерийн бүх үзэл суртал бодлогыг яг одоо нэг сайн дүү шиг дүүрэж эхэлж байгаа байхгүй. Тэнд нь одоо ямар юм хийж байна гэхээр жүүдүүдийг бүгднийг хяхан хавчиж байгаа. Тэгээ мянгаар нь одоо Италиас хөөж гаргаж ийн эсвэл одоо хаалж ядж байгаа гэсэн үг. За тэгээд тун удалгүй 1939 онд дэлхийн 2 дугаар дайн эхэллээ. За 1939 онд дэлхийн 2 дугаар дайн эхлэхэд бол Итали бол албан ёсоор 1940 он хүртэл бол ороогүй байдаг. Ягаад гэвэл Муссолини ихэндээ орж зүрхлээгүй, жоохон айжсэн, сандарч исэн. Гэтэл Герман нөгөө Блицкриг гэж ядж тээ. Тэрийгээр Европыг маш хурдан хугацаанд амар хурдан эзэлчихэж байгаа байхгүй юу? Одоо Францыг бол шууд эзэлчихэж байгаа шүү дээ. Тэрийг нь Муссолини харангуйтаа одоо нэг одоо агуу ялтаас хоцрох гэдэг юм санагдчихж байгаа. Тэнгүүд маш хурдан одоо хамаагүй газар одоо цэргийн ажиллагаа явуулж ихсэн байдаг. Гэхдээ энэ Муссолини бол өөрөө мундаг цэргийн бодлоготой хүн бол биш байгаа учраас явсан газараа одоо гутам шиг ялагдал хүлээжсэн юм байлээ. Тийм. Тэгээд 1940 оны 10 дугаар сард одоо нэг Хитлерт одоо нэг сюрприз барих гэж байгаа юм шиг тий. Найзтай бэлэг болгож өгөх гэж байгаа юм шиг Хитлерт хэлэхгүйгээр Албанаар дамжин Грект товтлсон байдаг. За тэгээ энэ Грекийн товтлогоонд бол бүр үнэхээр дарваатлаа ялагдсан. Тэг бүр сүрдгийн даваан дээр бүр ингээд цогтож явж байхад Германы арим ирж аварсан байт юм билээ. Тэгэд тэр жилд мөн Ливер дамжин Египтэд тоталсан. Данч нөгөө тэнд байсан Британий арим Италичуудыг бүр ядах юмгүй зогсоочж байгаа. Тэгэд олон 10,000 цэргийг нь олзолж байгаа. Тэгэд нөгөө хамтын нөхөрлөлтийн орнуудын нэгдсэн арим Италийн колони Этиопт дотлоод оронгууд тэр колон дээр нь байсан цэргийн гарнизоны хүмүүс нь одоо цэргүүд нь те энэ арим ирж байгаа баг сонсоол боож өгчсэн зэвсгийг хаяад. Тэгээд британчууд энэ Этиопийн хуучин хааныг нь сэргийн тавьжсэн байлээ. За тэгээд Италийн дэлхийн 2 дугаар дайнд одоо үйл хийх болгонд бол дандаа ялагдаад байдаг. Тийм учраас одоо нэг янзын Хитлер одоо бодсон юм шиг байгаа да. Нөгөө алдарт Барбоса ажиллагаа гэж байсан. Энэ Барбоса ажиллагаа нь одоо зөвлөлт холбоот улс руу цөмрөн орох төлөвлөгөөтэй байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг Муссолинигаас нууж одоо баг нуужл байсан байлээ. Тэгээ ердөөсөө хилээгүй. Тэгээ баг Муссолини битгий оргоч гэж бодож исэн юм шиг байгаа даа. Гэтэл Муссолини энийг нь сонсчод одоо зөрүүдэлсээр байгаад Дон мөрний дагуу Германы баруун жигүүрийг хамгаалж 230,000 цэрэг явуулахар болж илоо. Гэтэл одоо энэ Оросын шилдэг одоо жанжин байжсэн байгаа байхгүй юу? Энэ Дон мөрний дагуу. За тэр бол одоо өвөл жанжин гэж одоо нэрлэгдэн тэ. За одоо нартаа сайхан Италид амьдарч исэн Итали цэргүүд чинь одоо Оросын хасах 30 градусын хэмтэй газар очоод бүр яхаа мэдхэ болчихж штэ. Бүр ингээд хөлдөж өгөх гэж байгаа цэргүүд юм байлдах тийм хөлдөж өгөх гэж зовж байгаа цэргүүд байж итл зөвлөдийн Т34 танкууд ирж тэднийг хадлан тариа мэт шууд хяргаж байгаа. За тэгээд 1943 онд холбоотнууд тэнхлэгийн нөлөөний бүсийн хаагур нэвтрэх вэ гэж төлөвлөж эхэлж байна. Тэгээд энэндээ ярилцж хагаад Грек, Франц, Итали гурвын нийлүүн тотлох болж байна. За тэгээд энэчнээс нь Италийн Сицили арлыг сонгосон байдаг. За ягаад Италиг сонгосон бэ гэх юм бол Итали энэ улсуудын хамгийн сул эсэргүүцэгч байна. Тотлоход хамгийн амархан байршил байна гэд тоталсан байдаг. За тэгээд Америк, Британи, Канадын 160,000 цэрэг, Итали, Германы 230,000 цэрэг бүр бут цохоод энэс нь болж Итали бууж өгчсэн. Тэгээд Итали бол ингээд бүр ингээд дайнд ялагдхаа мэдээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгтэл Муссолини ерөнхий сайд хിവэр байгаад байгаа. Тэгээд 1942-оос
1943 онуудад Итали бол бүх фронтоор ухарч байгаа. Гэтэл Муссолини бол Хитлерийн талыг бүр баримлсан хэвээрээ байгаад байдаг. Тэгэнгүүт нөгөө фашист намын дээд зөвлөл Муссолинид итгэл үзүүлэхгүй гэж шийдээд 1943 оны 7 сарын 25-нд баривчилсан. За тэгээ оронд нь томилогдсон шинэ маршал Пьетро Бодильо сарын дараа холбоотнуудтай инхийн гэрээ байгуулсаар Итали дайнаас гарсан төвхтэй байдаг. За тэгээд энэ фашизмыг үндэслсэн Муссолини амьдрал яаж төгссөн бэ гэх юм бол энийг ярихад бол амар маш сонирхолтой түүх байдаг. Ахаад нэг нэвтрүүлэг болно. Угаасаа нэг нэвтрүүлэг хийцэн байгаа. Тэгээд өхлийн муугар өгсөн дарангуулагч гэдэг нэртэй сүүлч өдөр нэвтрүүлэг дээр ярьсан байгаа шүү. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн парт 2-ыг нь манай үзэгчид сонсогчид үзээрэй. За баярлалаа. Би Итали гэдэгтээ яг яагаад бас 2 дугаар дайнд тэгж орж ирснийг би нэг сайн ойлгодгүй байсан юм байна. Сая бол нэлээд тодорхой боллоо. Муссолини гэдэг энэ хүн за тэгээд Итали улсын бас өөрсдийнх нь туулж гарсан түүхтэй. Тэгээд шашны дээр бас том нөлөөнүүд байгаа л да тий. Энэ болгоныг маш дэлгэрэнгүй ярьсан. Онондоо баярлалаа. За тэгээд яг л анзаараад хараадах юм бол эхэндээ үнэхээр мундаг байдаг юм а тий. Яг гарч ирж байгаа түүх өөрийнх нь туулж байгаа тэр хэсэг мэсэг үнэхээр бадрангуй байд юм а. Магадгүй өөрөөсөө гарч ирсэн хойноо ч юм уу шинээр зохиогоод бичдэг байж болно л да. Гэхдээ бол анхандаа гарч ирж байгаа хүн болно. Тэгээд тэр хувьсгалын үед оролцож байгаа хүн түүнээс өөрийнх нь бодлон салж эхэлж байгаа үе. Тэгээд эрх мэдэл дээр суучаад нэг хэсэг хугацаанд нэг яг болох гэж нэг үздэг тий. Болох гэж нэг үзээд болохгүй болонгууд нь тэр чигт нь болохгүйгээр дуусгадаг. Тэгэл нөгөө нэг өөрөөсөө бусад бүх хүмүүсийг буулгаж гин те дуурсан хүн болгоныг хорд сагдж гин өөрийн тусгай хүчний байгууллага байгуулж гин хэвлэл мэдээллийн дууг хорж гин гэл ингээд ихлэх юм бол тэр нөхөр чи яг эднэртэй адилхан нөхрөө л гэсэн үг юм те. Өчнөөж олон дугаар дээр бас хэлэгдэж яригдж байна да. Тэгэл өөр улсын өөр цаг үед гарч ирж байгаа өөр соёл иргэншлийн өөр хүмүүс ирнээсээ яг тэр дарангуулагч болж байгаа тэр гаргаж байгаа зан авирууд яг адилхан байгаа тийм шүү дээ. Ирэх мэдл авч хараад тэгээд тавьждаг болчих. Сонин те. Тэгээ Японы Хидэки Тоожо гэдэл шал ондоо энэ дорны соёлтой хүн байж байгаад энд л болохоор Итали гэл одоо бидний мэддэг тэр Ромын эзэнт гүрэн Ватикан тэр католик шашин гэдэг хэлэм бүтэм энэ болгон ингээд шал ондоо газар ингэж гарч ирж байгаа хүмүүс ирнээсээ л яг тэр дарангуулагч болохтой гаргадаг зан авирууд нь яг адилхан байна. Сонин шүү энэ хүн гэж те. За тэгээ нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Ханад Томоны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа Траплио. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр чанарыг танд авчирна Lenus Med компани хамт олон маань ажилласан. За тэгээ энэ нэвтрүүлгийг бид бүхэнд бэлтгэн хүргэдэг. Онондоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.